Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулбал би автага тэгээд хоёр ихчдэг амьдардаг. асуулт яагаад чамаагүй болов? Ээж бас өнгөрсөн. Гэтэ ээж нь сонсож байгаа чамаар бахархаж байгаа. Тийм би тэрэнд итгэдэг. Ээж маань үргэлж намайг дэмждэг байсан. Одоо дуулахыг маань үргэлж дэмжиж тийм үргэлж хажууд минь байгаа гэж би боддог. Одоо хэрвээ ээжтэй зориулаад амжаад нэг зүйл хийж өгөхийнсэн нэг юм хэлхийнсэн гэж хүссэн зүйл байдаг бол тэр нь юу вэ? Тийм ээжтэй зориулаад маш гоё дуу зохионо гэж бодож байна. Миний хувьд бол дараагийн шатнд үзээд алдууд яа гэм байл гэж бодож байна. За их гоё дуултай юм бас тэгээд их л муу дуулчихгүй бол ер нь нөгөө дуу нь өөрөө хүнээ аваа явуулчихна гэдэг шиг тийм дуунууд байдаг гэдэг штеп. Тэгээд би бол яг энэ дуу бол үнэхээр яхахгүй тийм дуу гэж боддог л доо. Гэтэ нэг дуу бол дайчгүй тайхан дуулсан. Тэнцсэн. Баярлалаа. Юу яагаад гэж байна вэ? Дээд өнгөнүүд дээр чи бүр киксдэх гэдэг шүү дээ. Бас л нөгөө буруу дуулж байгаа гэж нэг шинжлэдэг байхгүй тийм. Гэтэ яг хаа одоо мончмаг хоёр шүүгчтэй зүйлчлээ. Миний хувьд бол тэнцээгүй. Чи тэнцээгүй гэдэг үгийг маш сайн ойлгоорой хаа дүү за. Тэнцээгүй гэдэг үгийг. Тэгээд ойлгомжтой чамд нөгөө өшөөсөө мэрэгш хэрэгтэй байхгүй даа. Дээдлийн өнгөний хоолойнууд чи цуцаад эхэлж ирсэн үедээ гурван бадаг дуудаа ингэ цуцаад. За. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand.
Миний хувьд бол дараагийн шатнд үзээд алдууд яа гэм байл гэж бодож байна. За их гоё дуултай юм нас тэгээд их л муу дуулчихгүй бол ер нь нөгөө дуу нөөрэ хүнээ аваа явчихна гэдэг шиг тийм дуунууд байдаг гэдэг штеп. Тэгээ би бол яг энэ дуу бол үнэхээр яа. Гэтэ ээж нь сонсож байгаа чамаар бахархаж байгаа. Тийм би тэр нь тэтгэдэг. Ээж маань үргэлж намайг дэмждэг байсан. Тэгээ одоо дуулахыг маань үргэлж дэмжиж тийм үргэлж хажууд минь байгаа гэж би боддог. Одоо хэрвээ ээжтэй зориулаад амжаад нэг зүйл хийж өгөхийнсэн нэг юм хэлхийнсэн гэж хүссэн зүйл байдаг бол тэр нь юу вэ? Тэгээ ээжтэй зориулаад маш гоё дуу зохионо гэж бодож байна. Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулбал би автага тэгээд хоёр ихчдэг амьдардаг. асуулт яагаад чамаагүй болов? Ээж маань өнгөрсөн.